Сайн мэцгэн R програмын ээж хичээлээр уулзж байгаадаа баяртай байна. Энэхүү видео хичээлийн агуулга их материалыг бэлтгэхдээ өөрийнхөө бичсэн статистик програмчлал R хэл ном болон лекц хичээл үзүүлэнгээс бүтээл ашиглах онцгой эрхийнхээ хүрээнд авч ашиглав. Ихэнх тооцоонд ямар нэг нөхцөл шалтгаанаас үүдэн өөр үйлдэл хийх бас ижил төстэй үйлийг олон дахин давтах шаардлага тулгардаг. Энэ удаагийн хичээлээр ийм үйлүүдийг R дээр хэрхэн програмчилж бичих тухай үзнэ. Өнөөдөр хичээлээр нөхцөл тушаалын if-else оператор болон if-else switch функц авч үзнэ. Эдгээр нь тухайн нөхцөл байдлаас хамааруулан өөр үйлдэл хийх боломж олгодог. Бас давталтын for, while, repeat оператор болон apply зэрэг функц авч үзнэ. Үүнийг ашиглаж сурснаар олон дахин давтагдах ижил төстэй үйлүүдийг хэлбэр програмчлах боломж нэгдэнэ. Ямар нэг нөхцөл биелэх хэсгээс шалтгаалж өөр үйлдэл хийж гүйцэтгэх бол үүнийг програмчлагад if-else оператор ашиглах боломжтой. Тус операторын ажиллах зарчмыг блок схемаар харууллаа. Улмаар тус операторын бичих хэлбэрийг харуул шалгах нөхцөлтэй харгалзах илэрхийллийг if түлхүүр үгний ард дугуй хаалт дотор бичихээр байна. Үүний дараа илэрхийллийн утга түрүү буюу нөхцөл биелж байгаа үед гүйцэтгэх тушаалаа бичнэ. Харин нөхцөл үйл биелэх үед гүйцэтгэх тушаалыг else түлхүүр үгийн дараа бичнэ. Эцэст нь энэхүү бичих хэлбэрийн дагуу код хэрхэн бичгийг харуулсан ойлгомжтой жишээ орууллаа. Энэхүү слайд дээр if-else операторын бичих хэлбэртэй холбоотой хэдэн зүйл дурдлаа. Else түлхүүр үгийг энд үзүүлсэн шиг шинэ мөрөөс бичвэл статийн төгсгөл байгаа шиг алдаа буцаагаад огт ажилдаггүй. Ямар ч программист энэ кодыг хараад алдаагүй гэж хэлэх боловч R дээр ажилдаггүй. Одоо байгаа 306 хувилбар дээр ч энэ алдаа засагдаагүй байсан. Ийм if-else оператор ашиглахдаа үүнийг анхаарч байх хэрэгтэй. Ийм алдаанаас зайлсхий гэвэл өөрийнхөө бичих кодыг өмнөх слайд дээр үзүүлсэн шиг бичээд байж болно. Ер нь энэхүү зураг хичээл дээр харуулж буй кодыг R хэлний код бичихтэй факто дүрмийн дагуу бичих учраас миний бичиж байгаа хэлбэр шууд дуурайж болно. Кодо тогтсон дүрмийн дагуу эмх зэгцтэй бичих нь маш олон талын ач холбогдолтой. Төгс сайхан код бичих тухай ярил чамгийн хугацаа зарцуулсан бүтэн лекц болж хадуурах тул ингээд зогсоё. If-else функц нь if-else оператортой төстэй болоод шалгах илэрхийлэлд вектор оролцсон бол заасан нөхцөлийг элемент нэг бүрчлэн шалгаад харгалц үр дүнгээр нэгтгэсэн вектор хэлбэртэй утга буцаадаг. If-else функц эхний аргументаар шалгах нөхцлөө 2 болон 3 дахь аргументуудаар нөхцөл биелэх болон үйл биелэх үед буцаах утга эсвэл буцаах утга боловсруулж гаргах функц юм уу тушаал дамжуулдаг. If-else функц нь шалгах нөхцөл дээрээ вектор дэмжихэн зэрэгцээ буцаах утгууд буюу yes болон no аргументуудаар ч вектор дамжуулж болдог бөгөөд үүнийг жишээний 2 дахь хэсгээс харна уу. Switch бол сонголтод тушаал програмчлах боломж олгодог функц юм. Тус функц нь EXPR аргументаар дамжуулж өгсөн утгад харгалзах индекс эсвэл нэр бүхий утга эсвэл тушаалыг биелүүлэхэд гарах үр дүн утга болгон буцаадаг. Эхний аргумент нь ямар утга буцаахыг заадаг бол удаах аргументууд нь буцаах утгын сонголтууд буюу гүйцэтгэх тушаалууд нь болдог. Энд R хэлний индекс 1-ээс эхэлдэг болохыг санана уу. Тийм ч учраас жишээний зүүн гар талын хэсэгт буй функц 2 гэсэн аргументын хариуд -1, медианыг 2 дахь утга гээд медиан гэсэн утга буцааж байна. Мөн буцаах утгуудыг нэр зан өгч улмаар уг нэрээр нь дуудаж болохыг жишээний нөгөө талын хэсэгт харууллаа. Эцэст нь буцаах утга олдохгүй бол null буюу хоос утга буцаадгийг тэмдэглэлээ. Мөн if-else болон switch функцүүдийн буцаах утганд зүгээр нэг утга төдийг үйлс гүйцэтгэх функц оператор бүхий тушаалж өгч болдгийг нэмж хэлье. Давталтын for операторыг тодорхой тооны давталт програмчлагад ашигладаг. Тус оператор нь object объектын элементний бүрийн утгыг элемент хувьсгчид өгч улмаар тэр утгын хувьд commands тушаалыг хэрэгжүүлдэг. Энд буй жишээ нь empty char state параметр эхний 7 хувьсгч буюу баган тус бүрийн дундчийг олж хэвлэж байна. Empty char state параметрыг өгдөл эмхлэх тухай үзэгтээ авч үзэж байсныг санаж байна уу? Тушаалыг хэдийд хичнээн удаа давтах нь ямар нэг нөхцлөөс шалтгаалж байвал энэхүү операторыг ашиглаж болно. Шалгах нөхцөл R хэлний функц оператор ашигласан илэрхийлэл болгож бичнэ. Нөхцөл тодорхойлох илэрхийлэл нь логик утгатай эсвэл логик утга руу хувирдаг утгатай байх ёстой. Нөхцөлийг while түлхүүр үгний ард дугуй хаалт дотор бичнэ. Нөхцөл биелж байгаа үед тус операторыг дагсан тушаал хэрэгжих ба харин нөхцөл биелэхгүй бол тушаалыг алгасч програмын үндсэн урсгал руу орно. Бүр тодорхойлбол нөхцөл биелсээр байвал тушаал хэрэгжсээр байна. Энэ бүгд слайд дээрх блок схемээс тодорхой харагдана. Слайдын төгсгөл тус операторын бичих хэлбэрийг жишээтэй хамт үзүүллээ. Жишээний үед R-ийн функцээр 0-аас 1 хооронд байх сансаргуудаа гаргаа авч улмаар тэр тоо 0.5-аас бага байсаар байгаа success гэж хэвлсээр байх дүр зураг харагдаж байна. Давталтууд дэх break болон next гэсэн хоёр тушаал бий. Break тушаалыг давталт зогсооход ашигладаг. R хэлний break тушаал олон давхар давталт зогсоодоггүй. Харин next тушаалыг давталтын дараачийн алхамд шилжгээд ашигладаг. Уг хоёр тушаал R хэлний давталтын альж операторын хувьд ажилладаг. Repeat нь зогсох нөхцөлгүй давталтын оператор юм. While операторын үед бичих хэлбэрт нь зогсох нөхцөл тусгаатай байдаг бол repeat операторт байдаггүй. Иймд давталтын зогсох нөхцөл зогсох тушаал break зэрэг давталтын бие дотор заавал бичих ёстой. Эцдээс төгсгөлгүй давталт үүснэ.
R програмд практикт өргөн тохиолддог давталтуудыг програмчлах явдлыг хөнгөвчлсөн бэлэн функцүүд өчнөө олноороо байдаг. Тэдгээр функцийн нэг бол apply юм. Apply нь matrix data program massive зэргийн мөр баган цаашлбал massive-ийн 3/4 гэх мэтлэн дурын хэмжээсийн хувьд заасан функцийг ажиллуулж гарсан үр дүнг нэгтгэж буцаадаг. Слайдын төгсгөл матрицын баган бүрийн дунд чиг хэрхэн олохыг үзүүллээ. Энд apply функц ашигласнаар баган бүрээр дамжиж ажиллах давталтыг for operator ашиглаж бичих бас гарсан үр дүнг нь цуглуулж нэгтгэх зэргийг хэлбэр шийдэж байна. Мөн энэхүү жишээнд харин олон функцэд тусгасан байдаг 3 цэг аргумент буюу функц доторх функц руу аргумент дамжуулахыг товч тодорхой харууллаа. Энд 4 утга дамжуулж буй NHCRM аргумент бол min функцийн аргументын нэр юм. Ийм аргумент орхигдсон утга гадлагсах хэсэгтэй холбоотой болохыг өмнөх хичээлээр үзснээ санаж байна уу? Offline pan аргументаар дамжуулж өгсөн функцийг индекс аргументаар дамжуулсан чанарын үүсгчийн тусламжтай ангилсан X өгөгдөл анги бүрийн хувьд ажилуулад гарсан үр дүнг нь нэгтгэж буцаадаг. Жишээнд A болон B бүлэгт хамаарах утгуудын нийлбэрийг олж үзүүлв. Сая үтсэн 2 функцээс гадна энд нэр дурдсан янз бүрийн давталт функцүүд байдаг. Мөн давталтын функцүүдийн зэрэгцээ тооцооллын хувилбарууд ч байдаг бөгөөд тэдгээрийг ашиглаж цаг хугацаа их шаардсан нүсэр тооцоог харьцангуй богино хугацаанд хийж гүйцэтгэх боломжтой.